Оройн дүргийн хүмүүстчтэй та бүхэн сайхан амарцгааж гинөө тоглосон цагтаа залуу зохион бүтээгч 2016 улсын уралдаан үзэгч та бүхэнд 2 дугаар шатныхаа шалралтаас хүрэхээр бэлдлээ. Оюун лог хөдөлмөрч бүтээл сэтгүүтэй залуучууд өнөөдөр студид эхэлснээ дуусгаад зорьсноо биелүүлээд ямар бүтээл авчирсныг хамтдаа сонирхцгоё. Ингээд Говь Алтай аймгаас оролцож байгаа Шари бүгд тайзан дээр бүгдэн авцгаая. Намайг Шари гэдэг Говь Алтай аймгаас оролцож байгаа. Залуу зохион бүтээгчтэй Монгол бичиг үсгэн хадаа гэдэг бүтээлээр оролцож байгаа. Тэгээд ерөнхийдөө өмнөх шатанда шүүгчд маань энийг ер нь хүүхдийн сурч боловсроход чиглэсэн сайн бүтээл, сайн санаа гэж хэлсэн л дээ. Тэгээд ерөнхийдөө энийгээ цаашаа хөгжүүлээд илсэн цаг хоёр хүүхд одоо хоорондоо тоглоход өрсөлдөө үнийг дэмжих зорилгоор одоо тийм өрсөлдөх дүрм зохиогоод тэгээд дээрэс нь одоо нэг тийм гарын авдлах шиг ч юм байх юм уу эсвэл бүр наадах бүр цааш нь хөгжүүлээ одоо хүн болгон Android туцтай болсон юм чинь аппликейшн хийчихвэл яа гэм бэ гэсэн санаанууд өгсөн л доо. Тодорхой цагийн дотор нөгөө байгаа үеинүүдээр үг бүтээдэг. Тэгж тоглохын тулд энэ дотор нөгөө магадгүй нэг 9 цаг шиг юм хийчвэл хоёр үг зэрэгс тоглож байгаа л 9 цагаа тавиал хин олон үг бүтээдэг юм уу хин хурдан үг бүтээж чадхаараа тоглодог. Тиймэрхүү хид хідэн хөлбөртэй юм оруулаад өгчвөл хүүхд бас тоглоомоор дамжаад хурдан сурчих болцоо бүртгэл байх л та. Тэр үсгээр төгссөн үг хэлэнгүү тэрнийхэн дараагийнх нь тэргээр залгасан нэр үгээр ч юм уу үйл үгээр ингээд өрсөлдөө тоглодог тийм тоглоомтой адилханаар тийм нүх шах хэлбэрээр явбал ер нь бол гол нь бас энэ өрсөлдөөн байвал бас хүүхдүүд бас сонирх болов гэдгээр тийшээ хөгжүүлэл зүгээр болов гэж санал хэлмээр байна. Аппликейшн хийчихвэл хамаагүй дээр бол. Яа тэгэхээр дүрсээ зөөж авчраа тавина шүү дээ. Дүрсээ зөөж авчраа зөв угсрангууд тэн дээр нь үгийг хилдэг ч юм уу те. Тэгвэл хүүхд сонирхолтой болно шүү дээ. Ер нь бол зүгээр аль байх хэрэгтэй. Аппликейшн явах хэвээр хүүхдэд зав хүүхдүүд ч угсаа энэгээр их юм өрөнгөө тоглож дуртай шүү дээ. Тэгэхээр аль нь бол байх хэрэгтэй. Хоёулаа л байх хэрэгтэй. За хүрлээ шүүгч. Миний санал хэлэх гээд байна. Нөгөө дөрвөлзэн хайшинтай нөгөө эвлүүлдэг маягаар хийвэл яа дээ. Нөгөө байдаг шүү дээ. 1 2 3 15 хүртэл эвлүүлдэг шүү дээ. А тий бид нас гэдэг. Тэр шиг өгөө биччихэл. Тэгээ эвлүүлээд хүүхэд янз бүрийн үг бүтээж болно шүү дээ. За ингээд саналыг хүлээж авлаа. Шари бүгийн хувьд ч гэсэн шүүгчдээс зөвлөмж зөвлөгөө авахаас гадна Хүндлэнгийн шүүгч Батхуйгаас мэдээлэл технологийн шинжилгээ ухааны паркийн сар бүр зохион байгуулдаг Silicon House Pitch Day буюу найрааны өдөр тэмцээнд оролцох саналыг хүлээн авсан юм. Энэ тэмцээн залуусыг өөрийн гарааны бизнесээ богино хугацаанд зорилттой бүлэгт хэрхэн оновчтой танилцуулах, илтгэх ур чадварт дадлагжуулах, улмаар ирээдүйн хамтрагч, түнш, хөрөнгө оруулагчтай холбох зорилготой юм. Тэгээ зөвлөмжийн дагуу одоо бич тоглоом хийхээс гадна ухаалаг утсанд юм уу одоо ухаалаг төхөөрөмжүүдэд зориулсан тоглоомыг хөгжүүлүүл яасан юм бэ гэсэн санал зөвлөмж өгсөн байгаа. Тэгээд манай шүүгчдийн зүгээс ер нь оролцогчдоо сургах боломжийг олгох ийм ажлуудыг хийдэг байгаа. Тэгэхээр өнөөдөр мэдээллийн технологийн шинжилгээ ухааны парк дээр сар болгон болдог одоо Pitch Day буюу найрааны тэмцээнд Шари бүг оролцохыг би зөвлөсөн, санал болгосон. Тэндээс өөрийн хамтрагч түншүүтэй болох юм боломж бүрдэж болох юм а гэдгийг зөвлөсөн байгаа. Шари бүгийн хувьд найрааны өдөр тэмцээнд өөрийн бүтээлийн амжилттай танилцуулж, туршлагатай бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, менежер, инженерүүдээс бүрдсэн шүүгчдийн багаас санал, шүүмж сонсож, шулуун шудраг зан, эрс шийдэмгийн яриагаараа цугласан олныг хөгжөөгд авсан юм. Харин тэмцээний төгсгөлд түүний бүтээлийг өнгө төрх, дизайн талаас нь хөгжүүлж хамтран ажиллахаар Марчаха компани санал тавилаа. Тэрнэхэд энэний дагуу хүмүүстэй уулзаад энэ шатанд бол бүтээлээ модоор бүтээлээ бүрэн төгс хийгээд ирсэн байна. Тэгээ энэ дээр одоо ном хийсэн. Энэ номон дээр болохоор энэ тоглоомыг яаж тоглох уу, дүрм, тэгээ дээрэс нь Монгол бичгийн хэрэгтэй бүх дүрмүүд, үсэг, жишээ баримттай ингээд бүхэлд ном хийзэрсэн байгаа. Тэгээд аппликейшны хувьд гэх юм бол энэ удаагийн шатанд арай амтсангүй. Гэхдээ ямар ч байсан аппликейшныхаа загварыг гаргаад ингэж тоглолдог. Ингэх юм бол хүүхэд илүү хурдан сурах юм байна гэдэг талаас нь судлаад аппликейшныхаа загварыг бол хийгээд ирсэн байгаа. Тэгээд одоо бүтээлээ ямар ч байсан бүх зүйлийн Монгол уламжлалт тал руу нь хийсэн. Бариулын хүртэл одоо авдраны бариул шиг сураа шүүлжээл гэл ерөнхийдөө модоор одоо хүүхэд гэртээ байж тоглоход бэлэн болоод ирсэн байна. За эхлээд олбог хийж өгсөн байгаа. Энэ олбогн дээр болохоор юм хүснэгт хийж өгсөн болохоор нэг үгийн ихэнд дунд гэдгийг ялгаад бас нөгөө нэг өрсөлдөөнийг дэмжинэ гэсэн зорилгоор энэ дээр хүүхдүүд нөгөө нүх шахад тоглоно гэдгсэн. Яг тэрний зарчмаар ерөнхийдөө энэ дээр өрсөлдөж тоглох байгаа. За энэ эсгээ олбогоо дэвсээд дээр нь энэ
нөө хий зурсан Монгол бичгийн үсэг наадгаа тэмцээлээ. Энэ ингэж дэлгэгдэн. Дээрээс нь энэ дээр болохоор нэг юм ном хийж ирсэн. Энэ номон дээр болохоор энэ тоглоомыг хэрхэн тоглох талаар дээр нь зөвлөмжүүд Монгол бичгийн бүх дүрмүүд багцсан юм ном хийж өгсөн байгаа. Тэгээ энэгээр ерөнхийдөө энийг хүүхд үзээд Монгол бичгийн энэгээрээ сурах боломжтой юм ном хийсэн байгаа. За ингэж дэлгэгдсэн. Одоо энд 9 цаг нэ. За одоо эхлээд ингэ энд шургуулганд нэг үг, энд нь холбоог, энд нь өгүүлбэр хийж өгсөн. Энд 100 ширхэг үг байлаа гэхэд энд энэ 100 ширхэг үгийг холбоог болгосноор 200 ширхэг үг хүүхд мэдж байгаа. Энэ 100-га одоо энэ дээр өгүүлбэр болгосноор дээр нь 5% нэгднэхээр ерөнхийдөө энэ хайрцаг дотор 250 шинэ үг байгаа гэсэн. За ингээд Лодор Авс баг шиг тайзан дээр урж байна. Учир нь бидний дотор одоо зэвсгийн эрдмээрээ буюу Монгол бичгээр хамгийн мундаг нь. Одоо энийг авлаа гэхэд үгийн ихэнд ордог бүү үсэг гэ бэг харалтай үгийн дор, энэ нь үгийн дунд ордог гэхээр бэг харалтай үгийн дор. Ингээд өгнүүд яах. Тэгэхэд эндээ Монгол бичиг нь эндээ кирилл байгаа. Хүүхд кириллээ хараад Монгол бичиг нүдлэх боломжтой. Одоо жишээ нь нүд гэдэг үг байлаа. Энийг одоо эвлүүлээ гэх юм бол ни үсгнийхаа толгойг аваад ни тэгээ одоо дүү үсгээ авах хэрэгтэй. Энэ ингээ үгийн ихэнд дундаар нь ингээд яг ял. За одоо тэгэхээр дүү үсэг энэ байлаа гэх. Тэгэхэд татангууд эндээс гарч ирж байгаа. Тэгээд ни дүү гэт энэ нүдгээ өгсөн. Нөгөө яг энэ дээр нь нөгөө цагаан толгойн дараалалч гэх юм эхлээд нэ дараа нь хаанаа энэ тэгээ энэ дэр нь болохоор одоо жишээ нь энэ дэр буу гэдэг ижил энийг татангууд үгийн ихэнд ордог буу, дунд ордог, төгсгөлд ордог буунууд бүгд энийг нүдэнд гэж өгсөн. Тэгэхээр ерөнхийдөө энэ толгойг харж байгаа л за энэ ри үсэг байлаа гэхэд энэний үгийн дунд төгсгөлд ордог энэ хайрцаг дотор байгаа юм байна даа гэл энийг татаал гаргаад ирсэн. Тэгэхээр энэгээр нь өгүүлбэрүүд бол төч одоо энэ чинь бэлдууцсан хамгаас мохоо гэдэг юу бол энэгээр бүтэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хүүхд өөрөө бодож байгаа тэр нь үсгийг тавцуулахгүй өгүүлбэрийг бол зохиох боломжтой байна. Одоо чинь энэ хоёр хэлэхт бол яг нь харин тэргээр нь л нөгөө хүүхд яг энийг бодоод хийчихсэн. Яг тэрний анханасаа тооцоод энийг ингээ хоёр хийгээд өгье гэхээр нөгөө 180 ч бүр ихсээ явчихсан байна. Тий. Тэдэн үгэн дотор гээд хязгаарлах нь бол зөв л дөө. Тэгээ нас насны англиасаа хамаарад эн чинь тоглоомын хувилбарууд байх хэвээр тий. Дөнгөж сурч байгаа хүүхдэд бол нэг 2% үетэй ч юм уу үгнүүд байх хэвээр тий. Тэгээ тэр урдан олоо тавиад идэг. Тэр нь нэлээд одон хувилбартай ч юм уу. Тэгэх юм бол хүүхд чинь хайж олохыг амархан болно шүү дээ. Тэгээд дахиад ирэхээр дараагийн шат руу явдаг. Тийм хийхгүй бол жоохон хялбаршуулаад тийм үе их тусам яг үгийн тоон онширдаг. Тэрийг дагаад бас хайж олоход төвөгтэй болох байх. Тэгэхээр яг насанд зориулаад тэдээс тэдэн насны хүүхдүүд гэсэн хувилбар гаргаж өгсөн дээр болох юм шиг байна. Болдоо шүүгч. За тий яг нэгдүгээр шатанд ярьж байхдаа ч гэсэн ерөнхийдөө хүүхдүүд хоорондоо өрсөлдөж тоглоно гэдэг утгаараа л яг одоогийн энэ хийцээр л угаасаа хоёр хүүхд зэрэгцээд өрсөлдөх бол яг нэг дор зэрэгцээд өрсөлдөх бол боломж байхгүй тий. Харин бол хугацаа харжаад за би энэ үгийг тэдэн минут тэдэн секундэд хийлээ. Дараа за чиний хэлж чи хэдэн минут хэдэн секунд ингээд ирэхээр ерөнхийдөө хин хурдан хааж энэ ерөнхий байршлыг хин хурдан чэйжсэн хүүхдэд л ер нь хожил ирэхээр тиймэрхүү болчиход байгаа байхгүй. Магадгүй хэрвээ энийг бүр цааш нь яг тоглоом болгож хөгжүүлмээр их бол хоёр үгээр илэрхийлэгдэг агуулгын үгнүүдийн хооронд өрсөлдүүлэх ч юм уу тийм маягаар ярих юм бол саяны хэлээд байгаа тэр үг үсгийн давхцлаас жоохон зайлс хийсэн тиймэрхүү өрсөлдөөнийг дэмжсэн тийм тоглоомын дөрвөн бүхий тоглолтууд гарч ирж болох юм гэж би харж байна л да. Түүнээс яг ингээ ийдсэн байхад бол нэг хүүхэд өөрөө дагнаал нэг үг өгүүлбэрүүдийг бүтээгээд хийхэд бол болохоос биш. Зэрэгцээд хоорондоо энэ ч шүүрэлцэж аваад хийх бол тийм боломжгүй болоод явчихж байна тийм ээ. Одоо энэ 180 хос үсгээр 250 үг бүтээж ийн гэдэг байгаа шүү дээ. Сая болохоор жишээлбэл ингээд манай шүүгчнэр ч гэсэн хэлээд байна шүү дээ. Нэг үсгээрээ байсан бол илүү гоё хатан болно гэдэг. Тэгээ чамаа нэг тооцоо хийгээд үзээрэй гэд хэлжсэн чи тооцоо хийж үзсэн үү? Хэрвээ 180 тусдаа үсэг тэмдэгт байсан бол хэдэн үг бүтээх боломжтой ч гэдэг юм уу нэг тийм тоо гаргаж үзээд дунджаар нь тийм учраас энэ хувилбарыг сонгосон ч гэдэг юм уу те? Тооцооллоо хийж амжсан уу? Одоо жишээ нь энэ өгүүлбэрийг бүтээхэд одоо за ойролцоогоор нэг 10 шүд орё гэж бодъё. Тэгэхээр яг тэр 10 шүдийг ингээ хийгээд нэг шүднээс одоо ингээд нэг үсэг бүтээхэд ингээ 10 орчдөг. Дараа нь үгийн дунд ордог оогоос ахаад 5 6. Тэгээ ахаад
ийнээс нь шилбнээс нэг үндсэн 7-оос ингээд олон ороод хахаар тэд нар бас нэг энэ 180-аас бас хитэрчих болов гэж бодоод тэрнийг бас би сууж үзсэн л дээ. Тэр ингээд шүдээр хийгээд нэг гидсээр хийгээд нэг орхид зинтрийн ингээд бүгдийн тусна хийчих юм бол нөгөө үсгээ бүтээх, үгээ бүтээхэд улам жоохон хэцүү болд юм бол. Энэ яг анхан шатнд суралцж байгаа. Уг нөгөө одоо монгол хэл бичгийн багш нар бол шууд заахтаа лаусыг юм байна гэж зааж байгаа болохоор яг би тэрэндээ тааруулж төвнсөн. Тэгэхээр чи 180 чинь 360 болж чинийх энэ хувилбар нь арай илүү дөхөн байна гэсэн үг шүү дээ. Би энийг арай дөхөн гэж бод. Би яг тэрнийг бодж үзсэн л тэгэхэд шүүд интернет арай л их болчихгоо. Чинь энэ өгүүлбэрийг бүтгэхэд бол маш олон шүүд. Тэгэхээр энэ бос чүгстэй бол би санал нийлэхгүй байна. Жишээ нь үсэг үсгээр нь хийснээс ингээд монгол бичиг дүрмийн дагуу анханасаа заахтаа л үсгийг шууд ба бэ гэж заагаад эхэлдэг. Тийм учраас яг энэ үе үеэрээ байсан нь бол зөв шийдэл гэж үзэж байна. Тэгээд бас одоо яг энэ тоглоомны хувьд бол дүрм баг зэрэг өөрчлөгдөж бол баг зэрэг тохиромжгүй болж ах шиг байна. Тэгээд ганцаараа тоглоод илүү сурах чиглэл рүүгээ зорьсон. Тоглоомын дүрмийг баг зэрэг өөрчлөвөл илүү сонирхолтой сайн тоглоом болох юм байна. Хэдэн настай хүүхдэд зориулах чам гэдгээс хамаарат хитгэн үг бүтээдэг тий. Гэхдээ тэр нь боломжтой. Тэгээд тоглох зарчим бол ерөөсөө юм шүү дээ. Зэрэгцээж тоглох биш. Нэг нь 20 үгнээс нэг кар сугаллаа. Цагаа тавилаа тэр дотор хийж амжихгүй юу? Тэгвэл дараагийнхан сугална хийж чадахгүй гэдэг л асуудал байхгүй юу? Тэгчих юм бол наа чи нэг юм булаацалтай хэрэглэх биш. Хин нь яг тухайн үед самсгүйгээр сугалсан үгээ цагтаа амжиж дуусгаж чадж гэнэ үү гэдэг л асуудал байхгүй юу? Наа чи бол бага насны хүүхдүүд юм уу те? За дунд ангийн ихэнх ч юм уу тиймэр хүүхдүүдэд зориулж уралдаж хүүхд тоглонгоос уралцах. Тэгээ угаасаа тийм тоглоомууд байдаг учраас наатаа их олон хувьд нэг юмд оруулах гэж хэрэггүй. Эхлээд чинь хідэн гівүүлэгчийг л ихшгээр амьдуулсан дотор үг бүтээдэг юм сурдаг шүү дээ. Тэгэл дараагийн шатанд ахисан төвшөндөө болгоод дараагийн үсгнүүд нь орж ирэл нэмэгдээд явдаг үстэй. Яг тиймэрхүү зарчмаар тоглоомоо анханаас нь хөлбөр тэгж таахгүй. За би эхний шатныхын тоглоомыг авчлаа те. Дараагийн тоглоом ингээд суурлаар цуглуулдаг ч юм уу те. Тийм байлаа. Тэгээд жоохон хялбар шийдэл рүү оруулахгүй ингээд хайрцаг майцын томроод ингээд ирэхээр саях шиг тэгж олон хүн худалдаж авахд хэцүү болоод ирнэ шүү дээ. За одоо жишээ нь үгийг сугалцсан байна. Энийг сугалчаад уралдаа цагаараа хийх гэж байгаа тий. Хийгээд дуусныхын дараа нөгөө хоёр ч хоёулаа анхлан суралцж байгаа учраас ард нь хараад шалгадаг үг нь байвал зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэгэхгүй бол нэг нөхрөн залдаад 1 минутын дотор ч юм уу нөгөө хугацаа дотроо гэлс хийчих юм бол тэрийг зөв бурууг нь бас заавал шалгадаг байвал зүгээр юм болов уу гэж бодож байна л да. Тэгэхээр заавал ард нь нэг монгол бичгээр нь хийгээд өгсөн байвал зүгээр санаа байна. Нэгдүгээр шатны орж байгаад хэлсэн шүү дээ. Би аппликейшн болгочвол зүгээр болчихно. Яагаад тэгэхээр яг энэ асуудал гарч ирэх. Хязгаарлалт нь бол тээ. Биднүүсийн хийх чадах үсгний хөлбөр тооч нь өөрөө хязгаарлагдсан шүү дээ. Хэрвээ аппликейшн болгочих юм бол хязгаарлагдал биш байхгүй. Аппликейшн хий гэж бодсон. Тэгээ яг энэ шатанд амжаагүй. Гэтэ би аппликейшнгаа загварыг гаргаад ирсэн. Одоо тэр нэгэ танилцуулъя. Ингээ аппликейшн руу оронгууд хамгийн эхлээд сурах, тоглох гэж гарч ирнэ. Анхан суралцагч бол эхлээд сурахын сонгонгууд үсэг нүдлэх энэ дээр нь зөв үеийг таах гэж гарч ирнэ. Тэгэнгүүт нийшээ ороод үсэг энд бэ, үсэг илгээ. Ингээд нөгөө үсгнүүдээ ингээд бүгдийг ангилцсан. Одоо жишээ нь яг энэ дээр бол их шиг үсгнүүд байна. Их шиг үсэг рүү оронгууд энэ дээр нь үүгээ гараад ирнэ. Энэ координатын систем дээр болохоор энэ үү үсгээ хүүхэд дуурайлгаж бичиж нөгөө зөв бичиж сурах. Одоо энийг бол жишээ нь яг ингээд дуурайлгаад үү гэхэд энийг зөв байна. Хэрвээ ингээд буруу ийш ингээд одоо энэ дээр ахаа нэг шүүдмүүд нэмээд ирэх юм бол буруу болчлаа ингээд ахиж цаанаас ахиад энэ үгийг ингээд тавтвал бүр ингээд зөв хийтэн гарч ирж нөгөө хүүхд үсгийг нүдлүүлнэ. Энэ дээр нь болохоор Монгол үсгийн үг нь одоо сүүгээл үсэг өглөө гэж бодоход энэ төр дор гэрээгэн дээр байгаа үгнээс зөв сүүг нь дарангууд одоо дараагийн үсэг нь гарч ирээд хэрвээ буруу дарах юм бол ахиад гарч ирээд юм гэсэн. Тэгээ одоо ингээд ерөнхийдөө яг энэгээр бол үсгнүүдээ бүгдийг нүдэлчлээ. Одоо энтнэрийг баталгаажуулахын тулд тоглож эхэлнэ. Тоглож эхлэнгүүт эхлээд энэ аав гэдэг үг гараад ирэнгүүт аав гэдэг үгийг цаанаасаа а буу гэдэг энэ зөвхөн хоёр үгнээс бүтнэ гэдэг энэ дээр нь байрлуулад өгсөн. Тэгээ энэ дээр нь а тэгээ буу энэ дээр нь одоо наач байт юм ямар ч хамаагүй үг өгсөн. Тэгээд хүүхд өөрөө ингэж зөөж авчираад аав гэдэг үгээ бүтээгээд энэ дээр нь хилээд өгнө а буу. За зүв байлаа. Одоо дараагийн үг нь гарч ирнэ. Хэрвээ бурууг сонгох юм бол дандаа ингээд x-лээд ахин гарч ирээд байна гэсэн. Энэ нь болохоор одоо нөгөө сурсан үсгнүүдийн хоорондоо холбож ахаад нүдлээд тэнгуүтээ бас үе даваа тоглолтно. Одоо жишээ нь энэ дээр их шиг үсгнүүдийн хоорондоо холбоно гэсэн үг. Одоо их шиг одоо Монгол бичгийн А үсгэн дээр дараа Кирилл А дээрээ дарах юм бол устна.
Монгол бичгийн үсгэн дээрээ дараад кирилл дээр дарах юм бол ингээ устдах ийм зорилготой. Тэгээ ерөнхийдөө энэгээр сураад энэгээр сурснаа баталгаажуулаад тоглоод үйд аваа явах боломжтой аппликейшн. Загвар нь гарч ирсэн. Тэгэхээр Батбаягийн шүүгчийн хэлээдсэн судалгаач харин ийм юм дээр хийх хэрэгтэй юм байна. Аль үеэс хэд хэдэн ширхэг байвал хамаагүй цөөхөн юугаар хамгийн их боломжтой үгнүүд бүрдүүлж болох уу гэдэг нэг тийм судалгаа хийж. Тэгэх юм бол эн чинь зарим үеийн их байнга хэрэглэгдэхгүй шүү дээ. Тэгтэл үүдээ наан явал байнга хэрэглэгдэнэ гэж юм уу те гаавал байнга хэрэглэгдэнэ гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр чинь гаа чинь арай олон байх хэрэгтэй болно шүү дээ. Их олон боломж үүсгэх гээд энийг бас нэмэгдэж болохгүй. Чи зүгээр тэр кирилл үсэг гэж тоглодог тоглоом байгаа шүү дээ Монгол модон. Тэрийг л хараа. Тэр бол их шигүүд нь аридсангаа арай олон болохоос биш бас л цөөхөн байхгүй. Тэрний үүсэх боломж нь бас л цөөхөн. Тэр нөгөө олон боломж үүсгээд энийг нэмээд байгаа юм чи болсон л хүндрээл үнэн ч өсөөл хүн авахд хэцүү болоод байна шүү дээ. Тэгэхээр жоохон тийм хялбар талруугаа. Гэхдээ аль болохоор цөөхөн үе авж байгаа боловч тэр нь үг үүсэх боломж нь харьцангуй олон байхыг жинхэнэ судалгаанд хийж аваад гаргаад ирэх хэрэгтэй тий. За ингээд шүүгчдийн гэрэл асаж үнэлгээ гарна. Шүүгчдийн гэрэл 1 ногоон гэрэл 3 ногоон гэрэл баяр хүргэе. Бүтээлээ танилцуулаад шүүгчдээс маш олон зөвлөгөө санал баггүй шүүмжүүдийг авлаа. Тэгээ одоо 3 дугаар шатнд ямарчсан бүтээлээ хүний хэрэгцээнд нийцүүлээд одоо яг ингээд боллоо. Одоо энэ үйлдвэрлэхэд бэлэн боллоо гэдэг ингээд бүтээлээ хийгээд ирнэ.